Монголын ялангуяа тийм 10 жилийн боловсрол бол миний бодлоор бол дэлхийн хаанч ч гологдохооргүй сайн боловсрол гэж би боддог. Би англи хэлээ яг үндэ анх 9-р ангиас Улаанбаатарт орж ирээд 9-р ангиасаа би ABC гэд сурч эхэлжсэн байхгүй. Жишээлбэл социализм үед Улаанбаатар жишээлбэл төссөн үедээ ирж суушаад дуртай газараа орон сууц авдаг ч юм уу тий. Тэгэхээр тийм боломжууд бас байгаагүй. Маш олон компаниудад би өргөдлөө өгөөд бүгднгээс нь ерөнхийдөө бол үгүй гэд хариултуудыг авч ирсэн. Ховд аймгийн Жаргалан цомд төрж өссөн. Тэндээ би 8 дугаар анги хүртлээр сурж исэн. Монгол дүрс сургуульд суралцах тэтгэлэг аваад анх Улаанбаатар хотод ирж илээ. 3 жил сурчаад тэгээ тэрнээсээ цаашаага бас гадаадд сурах боломж бид хүнд байдгийн байна гэдгийг яг хөдөөний дөнгөж ирээд 3 жилийн дараа ойлгож исэн. Тэрнээсээ би Дэлхийн нэгдсэн коллеж гээд Норвегт их сургуулийн бэлтгэл 2 жилийн хөтөлбөрт бас тэтгэлэг аваад анх явж исэн. За тэгээд тэнд 2 жил сурчаад бас цаашаага Америкт тавхан дуулсан байж магадгүй. Их тайвны Нобелийн шагналт Кофи Аннаны олон улсын оюутнуудад яг олгодог яг 100% тэтгэлгээр би сурж исэн. Тухайн тэр Макалстер коллежид сурж байгаа чинь $160,000 үнэтэй байж таарч байгаа. 1 жилийн $40,000 гэхэртэй. Эдийн засгийн чиглэлээр би яг сурж төгссөн. Америкийн дэлхийн том банкнд мэргэжлийнхаа ажиллах тэр мөрөөдөл надад байдаг гэсэн. Тэнд би хүрхийнсэн гэд маш олон компаниудад би өргөдлөө өгөөд бүгднгээс нь ерөнхийдөө үгүй гэд хариултуудыг авч ирсэн. Бараг яг үнийг хэлэхэд 100-аас илүү компанид би онлайнаар аппликейшнээ бүгднийг бөглөж өгөөд тэгээд ерөнхийдөө бүгднгээс нь татгалзсан хариу авч ирсэн. Тэгээд биелж чадаагүй тэгээд би Монголд эх орондоо ирж байсан. Тухайн үедээ энэ би надад тохиолдсон хамгийн том бүтлгүүтэл гэж би тухайн үедээ өөртөө хүлээж авч байсан. Монголд ирээд би янз бүрийн зүйл хийсэн. Мэргэжлэрээ ажилласан жижигхэн компаниудад ингээл ажиллаа явуулсан. Тэрнийгээ хажуугаар сайн дурын янз бүрийн би бусдад бусад хүүхдүүдэд яг ингээд энийг мэдээсэй гэж хүссэн зүйлээ хүргэхийн тулд ингээд үеийнхээ найзтай янз бүрийн жишээлбэл төрийн бус байгуулад ч юм уу янз бүрийн сонирхолтой тийм арга хэмжээ хажуугаар ингээд хийж явж исэн. Энэ туршлагатаагаар би Харвардын бизнес сургуульд орж чадах болов уу гэсэн надад үүндээ хэлэхэд бол айдас байсан. Бизнесийн сургуулийн хүмүүстэй яг ингээд ярилцлаганд ордог л доо. Тэгэхээр тэр ярилцлаган дээр яг энэ асуулт надад гарч ирж байсан л да. Би яг гарч ирэх болов уу гэж яг харж байсан асуулт манд гарч ирж байсан. Тэгэхээр тэр асуулт маань юу гэсэн бэ гэхээр за тэгэхээр ингээд танаа ангийн оюутнууд тийм үү дэлхийн ингээд алдартай томоохон компаниудад ажлын туршлагатай ирж байна тийм үү. Тэгэхээр чи болохоор Монгол гэж жижигхэн улсын хинийч дуулаагүй жижигхэн компаниудад ажиллаж байсан ажлын туршлагатай юм байна. Тэгэхээр чи яг энэ сургуулийн хүүхдүүдэд 1 хичээлийн танхимд ороод тийм үү. 1 хичээлийн талаар авч үзэхэд чиний оруулах хувь нэмэр тэгэхээр юу байх вэ тийм үү. Тэгэхээр яг тэр бол надад яг байсан анх энэ сургуульд apply хийгээд үеэс эхлээл төрсэн айдас л да. Гурван сард ингээд хариу нь гардаг л да тий. Хариу нь гардаг. Одоо хүртэл санаж байна. Яг ялангуяа нэг Харвардын хариу ирэхтэй яг Бостонгийн 12 цагаар өдрийн 12 цаг гэдэг чинь Монголын шөнийн 1 цаг болж байгаа юм л да. Яг 1 цагт ингээд хариу нь ингээд бүх хүүхдийн хариу автоматар имэйлээр ирдэг байхгүй. Тэгэхээр тэрийг би яг ингээд гэртээ аав ээж манай бүх гэрийнх ингээд тойрцоодсон шөнийн 1-д ингээд бүгдээрээ бас ингээд цайгаа уугаад ингээд хариуг нь хүлээцэн сууж байгаа. Тэгээл тэгсэн чинь гар утсан дээр танд имэйл ирлээ гэд аав ээж хариу хурдан шалга гэл хажуунаас би сандраад ингээд нөгөөдгөө шалгаж чадахгүй пассворда 2-3 удаа буруу сандарч хийгээд Тэгэл тэр лөө орлоо тэгэл нэг захиан ингээл байн ямарч исэн дахиад би тэндээс шууд ямар үг хайж гэнэ вэ гэхээр нэг англиар congratulations гэдэг үг байдаг шүү дээ баяр хүргэе гэсэн үг л хайгаад байгаа байхгүй. Тэгэл эхнээс нь ингээл уншаал бүгдээрээ над руу харцсан би ингээл салгалаад уншаал ерөөсөө уншаад дуулсан чинь нэг congratulations гэдэг үг байдгүй.
За тэгэн гот нь тэгэхэд гэхдээ тэр хоёр дахь удаа уншихтаа ингээд удаан уншиж байгаа юм л да. Тэгээд ойлгоод бүгдийг ингээд удаан уншаал. Тэгсэн чинь ямар ч гэсэн тэнцсэн байсан юм байна л та. Мэдээж маш их баярлж байсан. Утсаа шидээл дэвхчихсэн баг те. Аав ээж намайг юу болж байгаа намайг дэвцэхээр бүгдээрээ дагаал дэвхчихсэн те. Тэгээд тэр шөндөө ингээд унтаагүй гэр бүлээрээ ингээд халуун дулаан яриа үүсгээд те. Мэдээж тэр үед тухайн үедээ би бол ингээд аав ээжтэй те. Бас ингээд ямар нийгэмд амьдарч байгаа тэр хамгийн гол нь тэр боломж олгосон бүхэнд маш их баярлж байсан те. Сүүлийн 30 жилдээ Монгол улс ардчилсан нийгэм рүү орсноос хойш асар их боломж үе таалга нэгдсэн байна л да. Тэгэхээр тэр нүд хаалга нэгдсэн учраас би тэр хизээч өсөж эхлээд мөрөөдөж байгаагүй байсан тэр Харвард их сургууль сурах боломжтой болсон юм байна. Социализм үедээ манай аав ээж хоёр одоо миний насн дээр байхдаа ч юм уу те жишээлбэл одоо хүүхдээ Харвардд сургуульд явуулъя ч юм уу те бүр Нью-Йоркт те хөрөнгө оруулалтын банкнд ажиллах тийм боломж байсан уу вэ? Байхгүй болсон шүү дээ. Байхгүй байдаггүй гэж ерөөсөй ойлгодог байсан тэр нийгэмшүүд те. Тэгэхээр одоо өнөөдөр жишээлбэл залуу хүний хувьд ч юм уу те ингээд улс төр ч юм уу те энэ айгүй муухай эсвэл нэг залуучуудын хувьд кул биш те. Жишээлбэл улс төр надтай надгүй явдаг муухай хүмүүс байдаг те. Тэгэхээр би тэндээс хол байдаг, ангид байдаг гэж ойлгодог. Гэхдээ нөгөө талаас улс төрд болж байгаа гарч ирж байгаа шийдвэр маань хүмүүсийн амьдралдаа шууд өнөөдрийн авч байгаа хоол хүнстэй барьж байгаа машин тэр сурж байгаа сургуультай шууд холбоотой байдаг тий. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ би өнөөдөр улс төрд ингээд оролцох дургуй залуу хүмүүсийн хийдэг зүйл биш гээ хоошоо суугаад одоо сонгуйлаа өгөх гэж үгдэх юм уу тий. Тэр нь юу нөгөө талаараа тэр хүн тэр залуу ямар сонголт хийж байна вэ гэхээр миний өмнөөс тэр одоо идэвхтэй тэр одоо эсвэл ингээд миний дургуй хүмүүс очиод тий миний ирээдүг шийдэд өгч миний ирээдүг шийдээд миний өмнөөс сонголтыг нь хийчих гэсэнтэй агаар нэг зүйл байхгүй. Бидний сүүлд 30 жил өгсөн ардчлалын үнцэн бидний өнөөдрийн эзэлж байгаа эрх дарах тийм үү одоо эрх чөлөө тэрийг бид нэр одоо энэ өөрөө хэмжих зүйл байхгүй. Тэгэхээр энийг бид нэр өөрсдөө хамгаалахын тулд тийм өөрсдийн оролцоод өөрсдөө хамгийн гол нь эрхээ эдэлж тэр сонголтыг өөрийн гараараа хийх хэрэгтэй юм байна л да. Тэр талаас харахгүй жишээлбэл энэ кул биш гэдэг юм бол яг үгээр бусад одоо чиний хүсээгүй байгаа хүмүүс чиний амьдралыг шийдэх тэр боломжийг олгож байна гэсэн үг.